Сайхан уу од мөндөр сувгийн галуу шувуу нэвтрүүлэг эхэлж байна. За манай нэвтрүүлгийн гол зорилго бол дэлхийд даяар тархан суурьсан байгаа элэг нийт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүн шин мэдээллийг 7 хоног бүр цаг алдалгүй хамгийн гол нь их хэл дээрээ хүрэх байдаг. За тийм болохоор Америкийн нэгдсэн улсын Хавай мужаас Дана миний би өнгөрсөн 7 хоногт талсан маш сонирхолтой 3 шинжлэх ухааны мэдээг бэлдээд энд ирсэн байна. За одоо бүгдээрээ мэдээ рүүгээ орцгоё. За эхнийх нь мэдээг би асуултаар эхлүүлье. Асуулт нь болохоор цаг хэд болж байна. Ингээ асуух юм бол хүн болгон бол утас руугаа хараад ч юм уу цаг руугаа хараад бол хариу хэлж чадна тийм үү? Тэгвэл та хэрвээ ангараг дээр байгаа хүнээс цаг хэд болж ингэж асуух юм бол хэд гэж хариулах вэ? Яагаад вэ гэхлээр манай дэлхий дээр бол атомын цаг байгаа, GPS байгаа, хиймэл дагуул байгаа. Тэгээ өндөр хурдны харилцаа холбооны сүлжээнээр үндэслэн бол хүн болгон цагийг оновчтой зөв хэлж чадна. Гэтэл Альберт Эйнштейний харьцангуй онолоор л цаг хугацаа орон бүрт ижил өнгөрдөг шүү дээ. Ягаад тэгэхээр татлалын хүч хэрвээ маш хүчтэй байх юм бол цаг хугацаа илүү удаан явна. Эсвэргээрээ татлалын хүч хэрвээ сул байх юм бол цаг хугацаа илүү хурдан явна. Тэгээд тийм болохоор ангараг гариг дээрх цагийг тооцох нь амар хэцүү. Ягаад тэгэхээр ангараг гариг чинь бол өөрөө тойрог зам нь маш хилгэлцэлтэй. Тэгээ сунсан хэлбэртэй байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө Марсын таталцал дэлхийгээс ол 5 дахин сул. Тэгээд дээрэс нь нөгөө Марсын дээр тойрж байгаа хурдан нүүр тэгээд Марс дээр нөлөөлж байгаа нар нэгөр тэгээ хөрш гаригуудын бас таталцал давхар нөлөөлж байгаа гэсэн. За тэгэхээр яасан бэ гэхээр Америкийн NIST буюу стандарт ба технологийн үндэсний хүрээлэнгийн физикчид анх удаа маш нарийн хариуг Марс дээр яг хэдэн цаг өнгөрч байгаа вэ гэдгийг бол хариулж чадсан. За тэр нь яасан бэ гэхлээр Марс дээрх цаг дэлхийн цагаас дунджаар 477 микросекундээр илүү хурдан явдаг. Тэгэнгүүт микросекунд нь хэр хурдан юм бэ гэж та бодож магадгүй. Тэр бол 1 секундыг сая хуваасантай тэнцэх асар жижигхэн хугацаа. Тэгээ ингээ бодонгод бүр 477 микросекунд гэдэг чинь бол нүдэн ханхаас ч илүү хурдан өнгөрдөг тийм амар хугацаа. Энэ судалгаанд яагаад тийм чухал юм болоо гэж та бодож магадгүй. За энэ юутай холбоотой вэ гэхлээр бидний хувьд энэ их амар тодорхойгүй тоохын аргагүй жижигхэн хугацаа байж боловч ялангуяа харилцаа холбооны хувьд энэ асар том зөрүү болж ирдэг гинэ. Наад захын жишээ гэх юм бол биднээсээ мэдэх 5G сүлжээгаз 5G сүлжээ бол тэг 11 микросекундын наривчлал шаардчихж зөв ажилладаг гинэ. Тэгэхээр хэрвээ бид үнэхээр Марс дээр ангараг гариг дээр хүмүүс амьдруулын нэг бол илүү сайн судалгаа хийж бодож байх юм бол харилцаа холбооныхоо зөрүүг арилгах шаардлага гарна. Тэгэнгүүт энэхүү тоо маш чухал болж байгаа. Гэхдээ айгүй ядаргаатай. Ягаад тэгэхээр Марс гаригийн орбит нь тойрог зам нь олонгууд юм тэгш бөөрийнхий хэлбэртэй биш. Тэгээд юм зөөвөн дүү хэлбэртэй. Тэгээд дээрэс нь хэлбэлцдэг. Тэгээд тийм болохоор тухайн 477 микросекунд нь өдөрт хасах нэмэх 226 микросекундээр нэмэгдэж бас буурч олно гэж байгаа. За тэгээд юуник юун дээр яаж гаргасан бэ гэхлээр дан ганц Марсын таталцлын хүчийг судлаад өнгөрөхгүйгээр 4 биеттэй хамтарч таацсан байгаа. Тэр нь юу юм гэхлээр нар, дэлхий, сар, ангараг гариг гэсэн тийм 4 зүйлийн 4 биетийн харилцан таталцлынхаа нөлөөг нэг доор тооцоод тооцсон. Тэгээ яагаад вэ гэхлээр наранд бол нийт нарны аймгийн массын 99% нь агуулгадаг. Тэгээ тийм болохоор манай ангараг гаригийн орбит нь айгүй тогтворгүй байдаг. За тэгсэн чинь тэгэж тооцоод 477 гэдэг тоо гаргасан байна. Тэгээ одоо болонгууд дэлхийгээс ангараг гаригтай холбогдё. Нэг бол ангараг гариг дээр байгаад дэлхий рүү мэдээ илгээе гэх юм бол тэр нь 4-өөс 24 минут хоцордог гинэ. Хэрвээ бид энэхүү нарийн тооцоогоо наривчилж чадах юм бол ерөнхийдөө бол амар гоёр сэтгэх юм бол нарны аймгийн хэмжээнд интернетийг бий болгох боломжтой л гэсэн үг. За тэгээд энэхүү судалгааны ачаар ерөнхийдөө бол Марс дээр ангараг гариг дээр байгаа робот тэгээд судалгааны төхөөрөмж ажилуулах байдал улам хялбар болно. Тэгээд дээрэс нь ирээдүйд хүмүүс суурьшихад хэрэг болно. Тэгээд гариг хоорондын харилцаа холбоонд хэрэг болно гэж үздэн байгаа. Тэгээ ерөнхийдөө энэхүү тооцооны ачаар бол Эйнштейний онолыг бол улам баталсан гэж тэр тухайн судлаачид үзэж байгаа юм билээ. Ягаад тэгэхээр өмнө нь бол юм нарийн хэмжилт юусоо байхгүй байсан. Тэгээд үүний ачаар за нэрэл Эйнштейний хувьд үнэн байд юм байна. Энэхүү тоон юм байд юм байна гэдэг бол гаргаж ирсэн нэгэн сонирхолтой тооцоог хийсэн байна.
За дараагийн танилцуулах мэдээ бол жоохон муу мэдээ. Яагаад вэ гэхлээр COP30 гээд нөгөө цагуурийн дээд хэмжээний уулзалт дээр штэ сайхан COP30 болсон. Тэгээ тэрэн дээр яригдсан нэгэн чухал мэдээг сонгохоор шийдлээ. Тэр нь юу вэ гэхлээр ой моднууд чинь бол ерөнхийдөө нүүрс төрөгчийг өөртөө шингээгээд хүчил төрөгчийг ялгаруулах ёстой штэ. Гэтэл шин судалгаагаар юу гэж гарсан бэ гэхлээр дэлхийн дулааралтай тэмцэхэд одоо чухал үүрэгтэй байсан Африкийн ой моднууд сүүлийн 10 жилд нүүрс төрөгчийг шингээхэ болоод эсэргээрээ бүр агаар мандалд илүү их нүүрс төрөгч ялгаруулж эхэлсэн гэдгийг тогтоосон. Тэгээд одоо яагаад юунаас болж юм болж байгаа вэ гэхлээр хит их цүлжилт ч юм уу те хит их ой модоо алдаад хит их цагуурын өөрчлөлт гараад эхлэнгүүт моднууд нүүрс төрөгчийг шингээх чадвараа алдж байна гэдгийг энэхүү судалгаа гаргаж ирсэн гэсэн үг. Тэгээ энэхүү өөрчлөлт нь саяхнаас 15 жилийн өмнөөс 10 оноос эхлээд одоо явагдаж эхэлсэн бөгөөд одоо ой модоо хамгаалах бодлогоо яаралтай бэхжүүлэхгүй бол ерөнхийдөө энэ дэлхий чинь болохоо байлаа шүү гэдгийг бол COP30 дээр хэлсэн байгаамаа. Тэгээ үүнийг хэрхэн яаж хэмцэн бэ гэхлээр химэл дагуулын маш өндөр наривчлалтай мэдээлэл болон машин сургалтын аргыг ашиглаад Африк ТV ой модны одоо биомасс буюу тухайн одоо бүсэд амьдарч байгаа бүх мод сөөгний одоо биед хуримтлагдсан нүүрс төрөгчийн хэмжээг 10 жилээр хянаж үтсэн. За тэгсэн чинь ямар үр дүн гарсан бэ гэхлээр 2007 оноос 2010 оны хооронд бол Африк ТV бол одоо нийтдээ нүүрс төрөгчөөр шингээж яасан. Өөрөөр хэлбэл нүүрс төрөгчийн тоо өсгүүгээр багасж исэн. Гэтэл 10 оноос эхлээд 17 оны хооронд одоо сүүлийн 7 жилд нь юу болсон бэ гэхлээр эсэргээрээ биомасса алдаад нүүрс төрөгчийн хэмжээ ихсэж эхэлсэн. Тэгээд хэр их биомасса алдсан бэ гэхлээр жил бүр дунджаар 106 тэрбум килограмм ой модны биомасс алдсан гэсэн. Энэ бол бүр амар тоо. Тэгээд хөвчлэн хаана энэхүү их алдагдал илэрсэн бэ гэхлээр Конго улс, тэгээ Мадагаскар, тэгээ баруун Африкийн ширэнгэн ойтой бүсүүд бол энэхүү алдагдал илүү төвлөрч байгаа юм билэ. Тэгээ уул нь нөгөө шаварлаг бүсүүдэд буцааг уулна ихээр нэмэгдэж байгаа. Тэгээ буцааг нэмэгдэнэ гэдэг чинь бол нүүрс төрөгчийг илүү ихээр шингээн гэсэн үг. Гэхдээ хэдийн нэмэгдэж байгаа ч гэсэн энэ их алдагдлыг бол одоо гүйцэж нөхөж чадахгүй байгаа юм билэ гэдгийг бол хүмүүс анхааруулж исэн. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо ой хамгаалтыг бэхжүүлэх талаар ойтой холбоотой нөгөө эрх зүйг бол чангатгах хууль бус мод бэлтгэлийг хянах зэрэг тийм олон асуудлыг бол хүндэж байгаа юм билэ. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө COP30 гэдэг уулзалтнаас юу гарч ирсэн бэ гэхээр Парисын хэлэлцээр бол 2 хэмээр дэлхийн одоо дулаарлыг барих тийм одоо зорилт гаргаж ирсэн да. Тухайн зорилт бол бараг биелүүлэх боломжгүй болох эрсдэлтэй гэсэн үр дүнд хүрсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол ер нь хаахаанаа л ой модтой юм чинь одоо цаг уур гайгүй юм ч юм уу те ой модтой юм чи агаар цэвэрхэн байна гэсэн үг бол биш болж байгааг бол хүмүүс харуулсан нэг юм айхтар мэдээ гарсан байна. За ер нь ингээ бодоод исэн чи би ямар амар мэдээ сонгоч уу. Ягаад тэгэхээр дараагийн мэдээ бас жоохон амар. За яасан бэ гэхээр Бельги улсын Гоет, за би буруу уншиж магадгүй Гоет гэдэг нэртэй агуу байдаг. Тэгээ тухайн агуугаас олонгууд эртний хүмүүсийн уул мөр яс ихээр олддог. За тэгсэн чинь тухайн агуугаас олдсон Неандертал хүмүүсийн олон тооны тийм ясыг олсон байгаа. За тэгээд тухайн ясыг наривчлан шинжилээд үтсэн чинь юу гарсан гэж 41 мянгаас 45 мянган жилийн өмнө тухайн Неандерталууд эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг зориуд сонгон каннибализмд өртүүлдэг байсан буюу одоо тэдний махыг иддэг байсан гэдгийг гарсан гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө неандерталчуудын хоорондоо тийм хоорондын тэмцэл байсан ч юм уу те хоорондоо одоо дайсгандаг байсан гэдгийн нотолгой байж болцсохгүй нэгэн сонирхолтой олбор болсон. За тэгээд ясыг нь яаж судлаад одоо каннибализмд өртсөн яс гэдгийг мэдсэн бэ гэхлээр ерөнхийдөө бол ясууд нь маш ихээр хагарсан бас бутарсан байдалтай байсан. Тэгээд дээрэс нь шинэхэн ясыг зориуд одоо хүчтэй зохиж хагалсан уул мөр ихээр олцсон байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг махыг салгах тэгээд нөгөө бид нэр яс мүлжих гэж ярьдэн шүү дээ. Яс мүлжих үед гардаг тийм одоо үүсдэг тийм төсөл цохилтын шин тэмдэг маш ихээр илэрсэн байна. Тэгээд дээрээс нь нөгөө амьтдын ясыг аан идэж бэлтгэх үед гардаг уул мөртэй яг адил уул мөр тухайн одоо олцсон яснуудаас илэрсэн гэсэн. Тэгэхээр эндээс юу харагдж байгаа вэ гэхээр эдгээр олцсон хүмүүсийн яс нь бол нөгөө нэг зан үйлийн чанартай бол биш. Эсвэргээр хоол хүнсний зориултаар каннибализм үйлдэж байсан юм биш үү гэж археологчд бол үзэж байгаа юм билэ. За тэгээд ДНК шинжилгээ хийгээд үтсэн байл та. За тэгсэн чинь дор хаяж бол 6 өөр хүний ДНК илэрсэн. Тэгээд тэдний олонх нь эмэгтэйчүүд болон хүүхэд байсан.
Тэгээд орон нутгийн бүлэгт хамаарахгүй буюу өөр газраас ирсэн неандертал болох нь л тодорхойлогдсон. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр одоо агууд өөрсдөө ирсэн хүмүүс биш, бүр ингээд хоорондоо одоо бүр хол очоод тухайн хүмүүсийг ч юм уу хүүхдүүдийг барьж авчираад дараа нь хүнсэнд ашигласан байж болцсошгүй гэж судлаачид үзэж байгаа юм билэ. Тэгээд энэхүү үйл явдал нь хизээ болсон бэ гэхээр дунд палеолитийн сүүл үеэр болсон. За тэгээд тухайн үед одоо яг юу болж исэн бэ гэхлээр неандерталчуудын соёл хэрэгсэл одоо маш олон янз байсан. Тэгээд дээрээс нь нөгөө Homo sapiens буюу бидний өвөг дээдс одоо ойролцоох бүсүүдэд ихээр гарч ирж байсан. Тэгэхээр нөгөө олон бүлэг хоорондоо өрсөлдөөд, зөрчилдөөд, нутаг заглах тэмцэл ширүүсэн үе байсан болохоор ийм зүйл болсон юм болов. Тэгэхээр нөгөө нэг тийм тодорхой бүлгийн гадаад хүмүүсийг бариад алах нь нутаг дэвсгэрийн маргаан хүн хоорондын дайсагналтай холбоотой байсан байж магадгүй гэж үзэж байгаа юм билэ. Тэгээ ерөнхийдөө л үнийг дан ганц одоо ясын гаргаж ирээ шууд судалсан зүйл бол биш. Энийг бол бүр 10 жил судалж гаргаж ирсэн байлээ. Тэгээ 10 жил одоо яг юуг нь судалсан бэ гэхлээр ДНК шинжилгээ хийсэн. Тэгжээж нөгөө хүүс хамаарлан тогтоосон байгаа. Тэгээ дээрэс нь радиокарбон буюу нөгөө тэрийг ашиглаж агаад хідэн настай яс вэ гэдгийг бол тодорхойлоод ашигласан. Тэгээ дээрэс нь изотопын шинжилгээ ашиглаж агаад яг хаанаас ирсэн яс вэ? Яг энэ агууд амьдарч байсан неандертал уу гэдгийг бол судлахад ашигласан. Тэгээ дээрэс нь 3D компьютерийг ашиглаж агаад тухайн ясыг сэргээн засварлаад тийм олон төрлийн шинжилгээ хийсний эцэст бол ерөөхдөө бол ямар хүмүүс яасан, яг яагаад хоорондоо тэмцэлцэн гэдэг бол үр дүн гарсан байгаамаа. Тэгээ дээрэс нь нөгөө нэг гадны бүлгийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг одоо санаатаагаар барьж хөнөөж иддэг байсан. Тэгэхээр нөгөө нэг энэ неандерталчуудын алдагдсан нийгмийн бүтэц стресс, хомсдол, бүлэг хоорондын маргааны одоо илрэл тэгээ үүнээс болоод одоо неандерталууд алга болж бухсан байж магадгүй. Энэ бас нэг төрлийн хүчин зүйл байж болох юм аа гэсэн тийм одоо үр дүнд эрдэмтэд хүрсэн байна. За тэгээ сүүлийн 2 мэдээ жоохон амар байсан бол уучлаарай. Дараа 7 хоногт бүгдээрээ шинжлэх ухааны түүхэнд болсон сонирхолтой 3 мэдээтэй дахин уулзцгаая. Баяртай.